Наашаа одоо дүнгээс нааш одоо хар хорин хүртэлх 200 км одоо замын хөрөнгө оруулалтыг бид нар аль болохоор одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, одоо Европын сэргээн босгох хөгжлийн банкнаас одоо ярилцж байна. Энэ одоо замыг гаргаж одоо наашаа ингээд 6-1-ээр гаргаж өгснөөр ард иргэдийн одоо зорчих хөдөлгөөн бол ерөөс одоо цаг хугацааны хувьд ч тэр одоо эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч тэр маш чухал ач холбогдолтой. Тийм учраас бол энэ замыг бол одоо бид эдийн засгийн үр өгөөжтэй зам гэж үзэж энэ дөрвөнд анхаарч байгаа. Тийм учраас энэ бол манай хангаан бүсэд одоо маш их хамааралтай ийм зам байна. За бусад одоо арангаа хувьд бол наашаа энэ жилийн хувьд сая өөрөө асуулаа. Энэ хар хориноос одоо цэцэрлэг хүртэлх одоо энэ 100 км зам дээр 40 км их засварын ажил орно. Одоо ажил нь одоо өнөө маргаашгүй эхлэх гэж байна. За хуучин бол одоо та бүгд мэдж байгаа Дашинчилэн тэгээ орхонны одоо энэ зам арангаа өлзийтэй холбогдож байгаа энэ зам 3 гүрхтэй энэ зам бол 17 онд хэлсэн. Тэгээ одоо харамсалтай нь бол одоо эдийн засаг одоо мөнгө санхүүгээс нэлээд удаашралтай явж байгаа гэдэг чинь бид нар энэ замыг одоо шуурхалж дуусгахаар энэ асуудлыг бас ярьж байгаа. Тийм учраас за дараагийн дугаарт бол хорог руу одоо 13 км шин зам тавигдж байгаа. Энэ ажил одоо энэ жил ингээд одоо эхэлнэ. Энэ жилдээ дууссан. За мөн одоо дахиад одоо дараагийн зам бол та бүгд мэдж байгаа нөгөө юуны зам байна. Энэ аранга за одоо хүмүүс уучлаарай. Энэ арангаан чулууц сумын 65 км зам байгаа. Шинээр баригдаж байгаа зам. Энийг бол одоо энэ жилдээ одоо ингээд баригдаад дуусна гэж тооцож байгаа. За дээр нь өвөр хангаа хужирт хүртэлх 49 км зам бас баригдаж байна. Ингээд одоо шинээр баригдаж байгаа замуудын нэрлэлүүд олон зам байна. За засварын ажил бол түрүү би хэлсэн. Сая бол одоо бас арангаа иргэдээс асууж байгаа. Энэ бол цагаан давааны асуудлыг асууж байна. Цагаан давааны одоо тойруулах ажлыг зам тээврийн яамд зураг төслийн хийгдсэн. Гэхдээ одоо аймгийнх нь одоо удирдлага нь бол одоо цагаан даван дээгүүрээ хүчичээ гэдэг ийм асуудал ярьж байгаа. Энийг бид нар бас хоорондоо зөвлөлдөж байж шийдэхгүй бол өвөл цагт одоо янз бүрийн асуудал гардаг учраас ер нь бол зам тээврийн яамны одоо зураг төслийн хийгдсэн энэ зураг төслөөр цааш хийх ёстой гэж бодож байна. Үсийн 3 аймгийн холбох замын төслийг ер нь ямар байдлаар ярьж чинь салбар яам яаж оролцох вэ? Ер нь салбар яамны гол зорилго бол үндсэн ажил нь шүү дээ. Энэ бүсчилсэн хөгжлийн гол зорилго бол бүсчилсэн аймагуудыг хооронд холбох асуудал байна. Нэгдүгээр тул одоо өвөр хангаагаас наашаа одоо энэ юу цэцэрлэг одоо буюу одоо арангаа хүртэлх энэ замын одоо техник эдийн засгийн одоо зураг төсөл бүгд эдийн засгийн одоо техник эдийн засгийн үндэслэл бүгдээр хийгдсэн. За одоо дараагийн дугаарт бол бид нар арангаагаас Баян хонгор хүртэлх хоорондох энэ техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг 25 онд хийж дуусгана. За энэний мөнгө төгрөгийг бол мэдээж одоо тухайн үедээ улсын төсвөөс одоо шийдээд явах бах. Яг тэгвэл энэ жил одоо бас бид нар улсын төсвөөс тодорхой хэмжээний одоо төсвүүд танагдсан байгаа. Уул нь бол одоо Монгол улсын одоо төсөвт 24-5 оны төсвийг батлахтаа анх бид 280 гаруй төгрөгөөр баталж ирсэн. Тэгээ энэ жил бол 900 тэрбумын ажил хийгдэх ёстой байсан боловч харамсалтай нь одоо ингээд тухайн үед одоо төсөв танагдсанаас болоод зарим одоо төсөл хөтөлбөр замын ажил одоо хасагдсан байгаа гэдгийг шинэ хэлье. Гэхдээ Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгохын банкны санхүүжилтээр хийж байгаа замууд бол зогсохгүй үргэлжлээд явна гэж. За хоёрдугаарт бол бидний барьж байгаа гол бодлого бол төр хувийн хвшлийн түншлэлээр баригдах замыг нэлээд анхаарч байгаа. Энэ дээр бол одоо хилтэй холбоотой ялангуяа одоо Сэхэ шивээ хүрэн наашаа одоо Баян хонгорын шин жинс рүү холбогдож байгаа одоо төр хувийн хвшлээр холбогдох одоо энэ замыг бол зам тээврийн яамнаас дэмжиж байгаа. Ер нь бид зам тээврийн яамны барьж байгаа гол бодлого бол компанич вэ, хувь хүнч вэ, гадаадын хөрөнгө оруулагч вэ өөрийнхөө мөнгөөр зам тавья гэсэн хэнийгч 100% дэмжиж байна. Энэ дөр бол ямар ч гацаа байхгүй. Тийм учраас цаашдаа бол замуудыг бол бид аль болохоор эдийн засгийн үр өгөөжтэй болох үүднээс энэ замуудаа бол нэлээд өргөжүүлнэ. Ер нь бол манай баруун чиглэлийн гол зам бол энэ одоо арангаа ирүүлэхэд л одоо нэлээд гайгүй ачаал нь
гайгүй задраад ингээд аймаг руугаа одоо ингээд салчдаг учраас энэ хүртэлх ачаалалтай замыг бол бид нар өргөдөхөөс арга байхгүй гэдэг